Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд Хэр подкастын 6 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Ивэн дитгэгч Адууны дээд зэрэглэлийн тэжээл Динавина актив 100. За энэ удаагийн дугаараар бид бүхэн Өмнөгов аймгийн Булган сумын угуул Багуулын унаг галын тэргүүн Монгол Улсын тодгон лойж Намдгийн хүрэл ахыгаа урьж оролцуулж байна. За сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан орж байна. Сайхан. За хаврын нээлтийн уралдаа Багуулын унаг галын хувьд тэр зузмаа бас яг Намдгийн хүрэл ахын хувьд Ганбаярын хувьд одтой сайхан наадсан зорьсон наадан болгоноосоо бас нэг зорилгоо биелүүлсэн өнгөтэй сайхан эхэллээ. Хаврын уралдаануудын талаар, нээлтгэхэд талаар сайхан хэрүүл. За яг ер нь бас хүн болгол хавар мөрдөндөө ажил хийж бас нэг одоо энэ өвөл хориотой байдаг болохоор чинь тэгэл өвлжөнгө ажил хийсэн бас нэг зарим нэг мөрдүүдээ бас сайхан онгойлгоё гэсэн үднээс бас тавьсан. Тэгээ хүүхэд цөөхөнтэй болохоор бас нэг дүнжин гар болж байна. Бас олон жил завсалсан гэсэн үднээс бас нэг хэр мөрөө тавьсан. Тэгээд соёл манай шарвихаас ирсэн. Тэгээ хязаалантай тэгэл болцсон да. Тэг яг бас сайхан өнгөн тавьж байна. Бид нар бас мэдээж энэ өвлжөнгөө бэлтгэсэн сулгасан. Бидээж бэлтгэл сайн хийж байж л ийм амжилтанд очсон байх л гэж бодож штэ. Тамилчинтай адилхан ш таадууч. Жавхан шаргаар отголоо. Тэ жавхан шаргатаа ер нь манайхан ер нь жил болгол очт юм дөө. Дээр үеэс л боломжтой. Өгөөчтэй ч гэдэг юм уу. Жавхан шаргатаа очсоо сая тэгээд Нөдөнгийн бор үрээ маань ам өгчүүлж илээ. Тэгээ хол үрээгээ давтсан да. Дахиад оруулж байна. Тэг яг бас нэг бор үрээ бас айтайхан тагсан. Тэг өөр нэг олон мөр уралдаагүй. Нэг их мөр уралцсан хонгормор. Тэгээд тэр маань бас нэг далангийн наатал матлаар орсон. Тэгээд бид нар бас аюулгүй байдлаа хангаад авцсан. 5 наадам салж оролдлоо. Зардал хэр гарав? Яг одоо мөрдөлтөө бас нэг зардлын айдаг бол одоо мөр уяад нэмэргүй эцэд. Мэдээж зардал гарсан ч гэсэн энэ төлөө өв соёл энэ адууны төлөө бас үжил селекц хийж байгаа юм чи. Багсаар зардлаа одоо бас дийлж байгаа юм чи. Бид нар бас тэнд нэг зардлах нь их боддгоо шүү дээ. Яа. Тэг зардлаа бол уулзнаа бас тэгэл өдөр тутмын ажил юм чи бас тэгээд уулзнийхээ хэмжээнд зардлаа гаргаад явчихна. Хоббид хөрөг оруулалт хийж байгаа юм чи тий. Дуртай зүйлдээ. Олон жил болж байна уу 20 хэдэн жил. Угаасаа тэгээд өдөр тутмын ажил болсон. Энэ уралдааныг дагаж байгаа хүмүүсийн төвлөрөл сая жишээлбэл Сүхбаатар аймагт хичнээн хүмүүс одоо хөрөнгө оруулалт яаж бүх буудлуудад дүүрэн, дэлгүүрүүд нь очиртой. Ресторан лаунжуудад дүүрэн, бензин колонконд нь очирлцсан. Хэрвээ энэ уралдаан байгаагүй аймагт тэгж 2-3 хоног буужгнах уу? Үгүй шүү дээ. Тэ. Адуу өөрөө дандаа сайн юм дагуулж идэг. Тэгээ энэ уралдааны бас ингээ хориодохоор бас хэцүү байхгүй. Тэг хөдөөд одоо малчин хүн байхгүй болж шүү дээ. Малгүй болж байна. Энэ адуугийн өвөл нь бас сайхан уралдуулаад зохион байгуулалттай тий цагаан сарын ар дээр шинэ 15 ч гэдэг юм уу бас зөх хэмжээний уралдааны хийлгээд ингээд явах юм бол хөдөөд олон малчин залуучууд бий болно. Тэрийгээ дагаад адуугаа дагаад хөдөө гарах хүмүүс зөндөн болж байгаа байхгүй юу. Тэгэл тавга ах тэгжсэн шүү дээ нөгөө дарамны чухал алга газрын юутэй авьяач харж байгаа тий Мөнханы. Тэг мөнханы. Тавга ах тэгжсэн шүү дээ. Одоо энэ хөдөөд мал малдаг хүм байхгүй болчиход байна шүү дээ. Өвлөн нөхөө гэдэг хэлсэн шүү дээ. Би ч гэсэн хөдөө байхыг л бодож байгаа. Тэгжээж бас би бол өдөө байдсан шүү дээ. Тийм баяртагт багуултанд байдсан шүү дээ. Таны энэ нар саран тамхтай олон адуу ус бүс их хурд бүхэл тогтоолтой зэрэглэлийн наадмуудад айраг төрүүлж байна. Энэ таны яг унган тамга өвлөгдөж ирсэн тамгуу таны бүтээсэн тамгуу. Үгүй яг анх улсад юу яасан. Миний нэг бор соёл Анхны тийм нар саран тамхтай байсан. Тэгтээ дан сартай байсан. Зөв. Тэгээ тэрийгээ жоохон бэлгшээгээл тэгэл давхар олгоол дарсан. Тэгээд энэ адуу бас хийгээл тэрнийхээ энэ олон жил бас гүү мал энэс авсал да бас энэ одоо манай матад байсан Сэндбаатар дүү байна, Зоргоо дүү байна, Сүхбаатарын шонгох энэ тэргээл энэ олон сайхан дүүнэлдээ бас нутаг уснаас нь явж таних мэд хүмүүсүүдээс ер нь давхсан мөрдүүдийнхээ эхүүдийн бүгдийг авсан шүү би. Араас нь юу авчтэй.
Тэгээд жоох өөрөө бас гүү харна. Нүдэндээ итгэнэ. Яг өөрийнхөө л сайхан. Аа. Таны аав нэгдэл нийгэмд 15 азар гадуу өгчээсэн. Унааны бор морь авч үлдэж, ачхуудаа адуу цэслээгүйч хөвн ирээдүйд өвгөхөө үл хөргийг үргэлжлүүлж адуутай болж тэр өвгөхөө үлдсэн нэг бор морьтой зүсэж л морийг улсын наадамд айрагдуулж анх салхи хагалж өжээ. Тий. Гэхдээ яг ер нь тухайн үед манай өвөө би одоо өвгөө хараагүй л те. Аа. Манай аав тий чимэдэрч гэж хүн байсан гэж. Тэгээд жинчүү хүн байсан гэсэн. Аа. Тэгээ өөрөө бас их жинтэй бас олонтой. Тэгээ олон адуутай байсан. Тэгээ адуугаар нийгэмжлээд манай эмээ болохоор долуула 7 эмэгтэйс хамгийн том нь байсан гэсэн. Аа. Тэгээ эмээг бол асал та. Аа. Тэгээ миний хөө адуутай болоор айл гэл жоохон байхад одоо бас намайг нэгдүгээр ингээд ороод хоёрдугаар ингээд орохын жил манай эмээ өндөрсөлтөө. Бахан бас тий. Тэгээ би сайн мэдтээ. Ер нь яг бас дотроо бодж л байсан. Одоо яг бас би өөрөө геологийн сургууль төгссөн Хинтийн, Дадал, Бендэл, Сүхбаатар, Эрдэнэ цагаан, Матад, Сүхбаатар сум тэгээд геологийн сургууль тахта дадлага хийгээ явдаг гэсэн. Тэнд их гоё нутагтай. Энд л адуутай болохоор юм байна даа л гэж боддог гэсэн. Тэгээ яг тэрүүгээрээ тэр нутгийн сайхан хүмүүстэй танилцж тэгээд хурдны одоо ер нь л хурдан адуунууд бол 103 аймагт л бас төлөвлөж байна шүү дээ. Тэгээд тэндээс сайхан гүмэл аваад тэгэл сайхан үйлчлэлийн төлөө бол явж байна явж чинь ер нь яг нэг өөрийнхөө хэмжээнд сайхан өөрийнхөө л хэмжээнд өөрөө хараал өөрөө иваагаал ингээл тэгээд ерөнхийн нэг зохицолтойг нь өөрөө зохицуулна ингэн гэл ер нь азар гүнд дээр бол өөрөө тулж ажиллана шүү. Яг хэдэн онд таны үржил албасаар эхэлж сөөргүү намдгийн хөрлөгийг адуу гэж. За адуу тасалж. 1-2 оноос л эхэлсэн дээ. Аа. Манай мөнгө өшөдгээ даах чинь юу яасан бэхгүй 13 он төрүүлсэн гэхээр чинь 10 оноос л цэвэр азрахтай болсон байхгүй. А шууд цэвэр азрахтай эхэлсэн юм да үржил. Гүйгөө тэрний өмнө байсан л да. Аа. Тэгэхээр 10 онд 13 оны дааг төрүүлэхээр чи анхны азрагны төлөв төрүүлжсэн гэж болж байгаа ч тий. Анхныхын төлөв нь. Тийм. Тэгээ 1000 доллар төрүүлээд улсад төрүүлээд бүсэд төрүүлээд Төв аймагт төрүүлээд тэгээ Монгол Жикко гэж болдог байсан тэр нь төрүүлсэн. Бас Говь Шанхад төрүүлсэн. Юу нь уралцсан болгонд төрүүлж ясал та тэр. Юу нь ардаа юм оруулаагүй. Өмнө. Аа. Тэр адуу бол таны хамгийн анхны унган тамхтай улсад төрүүлсэн. Тэгээ үржүүлэгчдийн хамгийн том хаврын сорил болсон том уралдаанд төрүүлсэн. Тэр үржиллүүл болох юм байна. Болж нь шүү гэдгийг мөнгөн хөшөтөл ялчгүй харуулсан л адуу шүү. Тийм шүү дээ. Ер нь яг тэр чинь бас хүнд гоё урам зориг өгч байхгүй. Тэгээ би ингээд бас ингэж болж байгаа юм чинь бас өшөө энийг батлах хэрэгтэй гэсэн үгдээс яг мөнгө өшөөт гэхээсээ илүү одоо энэ бүс салзан гэдэг миний алзаа азрын одоо цагаавгийн зоригоо бац зориг тодмонлыг битээр явж авч ирсэн дорнтын цагаавгийн. А булганы бүс тавладаг оо. Тэр халзаа азар тэгээд энэ улс халзаа над дээр одоо энэ Батэлднахт манай тэр нутгийн хахад наруугаа бэлтгэлсэн байсан. Тэгээд тэр азарны ард бас Цэндбаатар дүүтэйгээ бас сайхан хашиж бас араа үртэн явж байсан. Тэгээд энэ хоёр азар бас эдийгээ зодог тайлсан ч гэсэн энэ хоёр адууны бас үйл төлөвлөд Монголд үлдэх ёстой. Тэгээд ганцхан энийг бас гоё авч явах ёстой. Эдээ уралдахаа байсан ч гэсэн үүднээс бас энэ хоёр азарны үйл төлөвлөдийг бас бий болгож өшөө сайхан гоё үйлчлэл хийж хурдан адуу гаргахыг л хүсэж байгаа. Давхар Монгол адууны үржлийг хадгалж явсан. Тэг ер нь гарсан шүү дээ. Одоо халзаа азрын огтудаас хоёр халзангийн огтудаас сайхан цэвэр азрахтай бас үйлчлэл хийгээд селекц хийгээд тий. Хүнчлийн асуудлыг сайхан адуунд гарч л байна. Гэхдээ одоохон тэр адуу нэгдэж бас их чанга юм бэл. За олон жилийн хөдөлмөр юм бэл. Одоо л нэг гайгүй болох гал яваад. Аа. Ер нь олон жил юм бэлээ шүү. Ус халзан азрагны төл хідэн азраг тоймлол ер нь байгаа бол одоо тархсан. Яг над дээр бол бас 2-3 азрагнд орсон бор азраг байсан. Бас нэг одоо имбүү хэлмэрч байна. Хамгийн сүүлийнх нь энэ зоргогийн цавдар азраг байх шиг байна. Тэ яжнаа. Тий. Ер нь тэгэл энэ тэнд бас тавхсаа тэгээд одоо халзаа азрах чинь бас эвгүй байхгүй. Шууд бид нар ямар цэвэргүй юм уу бид нар тавьж чадах юм биш.
Үжилт яг тэгээд бид нар сайхан нөгөө цэвэр азганы 50-тай гүнүүд авна 25-таагаар нь 25% гэх юм уу одоо. Тэгэхээр бас нэг арай нэг машинаар бол арай л V6 V8 ялгаагаар. тий арай тэний ялгаагаар тах шиг лээ. Гэхдээ яванда сайхан болчих юм шиг лээ. Олон жил хадгалбал болох байх. Хурдан морины энэ уралдаанд гал гэж одоо маш том зохион байгуулалттай юм байна. Та түрүү ярьжлаа. Ард нь нэг ингээд Цэндбаатарын ард ингээд явсан гэж. Гэтэ та бол хөдөлмөр хийсэн. Улс алзан тэр том амжилтыг гаргахад том нөлөөллийг үзүүлсэн. Ингээд орны унаг галтай та ингээд эхлэлээ тавьсан, олон сайхан амжилтыг үзүүлсэн. Хизээнээс одоо энэ баг болонд ирэх болов. Намдгийн хөрлөгийг гэдэг энэ том айл бий болох эхлэл юунаас тавигдав? Яг уу зүгээр яг би тэр тухайн үедээ бас энэ сайхан орны унаг гал гэдэг манай ундхай Цэндбаатар зоргоо тэгэл манай олон сайхан парк мөгийн галаа энэ тэгэл олон сайхан залуучууд нийлж маар үйжсэн. Тэгээ бүгдээрээ л дор үднийхээ ажлыг хариуцаад дор үднээ бас өдөөдөө мороо үйж байгаа залуучуудтайгаа хамтраал тэгэл бас сайхан бүгдээрээ л амжилтанд хүрсэн гэж боддог. Миний хувьд бол одоо би нөх мундаг ажиллаач гэх тийм байхгүй л бүгдээрээ л тэгш. Тэгээ яг явандаа ингээд өөрөө нэг хүн бас дараа болохгүй гэдэг юм уу те. Бас ингээ адуунд бас ингээд нэг өөрийнхөө бодсон сэтсэн юм хий гэсэн бодлого байдаг. Би дааж ч гэсэн ер нь уйж үзье. Гэсэн бодол гарч ирж байгаа. Тэгээд энэ 11 онд ирсэн юм да баг болонд. Хинтээ аймгийн Баяут баг болоо. Тэгээд 11 оноос хойш ер нь нэлээ бас үжил адууны сайхан бас удам өгшил хурдаадуу бий болохын төлөө явсан. Яга баг уулыг сонгох болов. Гэхдээ тэр их уулан ч одоо Эрдэнэ чулуунгай шар газар байгаа шүү дээ. Тэгээ баг ууланд нь манай улс алданчид юм уу манай одоо биднээс сайхан одоо миний өөрийн адуунууд байдаг. Бид нар баг уул их уулын гэж хэлвэл бас хүндэх юм болов. Яг баг уулын хормоогоор мунгалж байгаа болох нь баг уулын унаг гал гээд. Тэгэл бэлгшээгэл баг уулын төлсөн унгнууд юм чинь гэдгээр яасан. Тэгээ яг манай шаривдөө би тэгээд энэ Хинтигийн Хатанбаатар гээд бас нэг дүү байгаа. Бид нар ингээд бас баг зааг тэгээд тэр хавийн залуучууд нийлээд хэдүүлээ багуул унаг гэж гал нээх үгээл тэгсэн тэгээл гэсэн. Тэгээл яг хөө тэгээд одоо нээх мундаг гал нь ч юу юм. Яг хөө тэгээд бас бүгдээрээ л залуучууд хөдөлмөрлж байгаа юм чаа. Цаашдаа амжилт төрөх байлгүй. Одоо тэнд Монгол Улсын алдарт байж Дашчирв байна. Ах танахтай ойрхон. Дашчирв ах байж үж таны морд хурд. Таны морд хурдан байж Дашчирвхийн морд хурдан. Энэ цагаахан өрсөлдөөн дундаас тэр галаас хурдаа дуу гарч ирж одоо энд ирээд өнгөнд оролцож ш тэ. Үгүй яг энэ гоё өрсөлдөөн мөн биз дээ. Мөн. Багцаа аван тэ. Тэгвэл хоорондоо ажил хийн нийлх юм аа нийлэхгүйгээ нийлэхгүй. Ер нь би өөрөө ч жоохон шахаж яадаг. Одоо манай дээр яг хуу Ганбаяр гэдэг энэ өдөө аж ахуйн дэдийг төгссөн маллын эмчээр төгссөн хүүхэд яг нэг үлгэр сүүл үед галтж байна. Манайд 2 дугаар курсээс над дээр эмч байсан. Тэгээ над дээр бас ганц нэг дүүнэр байсан. Тэгээд тэд нар маань бас хүрээ мөрөө олж мөр мал уйх сонирхолтой байх шиг байл. Одоо гомб гээл сайхан дүү. Тэгээ яг тэгээд тэд нар өөрснийх нь бодол санаа байсан. Тэгээд энэ маань бас малын эмч хийгээд бас 2-3 жил болцсон. Тэгээд чи чадна дөө мэдөө гээл би тэгжсэн Антомны мэд юм чи. Ахаа өөрөө чадах юм ач хэл чин тэгээд мэдөө болно доо гэлдэг. Тэгээ өөрт нь итгэл хүлээлгээд тэгээ өөрөө ч бас итгэвтэй хөхт юм. Тэгээ олон сайхан залуучуудтайгаа нийлээд тэгээд хажуугаар нь шарвахын ч байж байна. Тэгээд Эрдэнэ чулуунгаа байна манай тэр хавьд. Тэгээд тэр хавийн өдөө бидносыг тойрсон олон сайхан одоо манай өдөө орнуудад амьдарч малаа малж байгаа сайхан залуучууд байна. Баяа оноос ч гэсэн хэлдэж ш тэгэл хийх мэх гэнтэй тэгэл. Тий. Сагаа усны мөнх ханаас шилдэ. Юу нэгэл тэр хавьдаа нэг өдөө байгаад байх нь надаа их зүгээр юм шиг санагдтыг. Давуу тал нь юу вэ? Гэхдээ яг тэгээд өөрөө би өлзийтэд хашаа жүжээ байсан шүү дээ. За. Одоо хэрэглэхээ баг болчиход байгаа шүү. Хаяа ирэхээр л байт. Яг биний бодол нэг хөдөө байгаад их надаа бас үлжил мүжил хийж байгаа болохоор надад энэ хөдөөдөө байх нь илүү. Бүхэн нэг дор цогцлогдоод байна тий. Тий. Тэгээд байн бай зүгөөд байхгүй. Тэндээ бас сайхан гоё
Тэгээ өөрөө бас манай өөр хүүхдүүд ч гэсэн бас өдөөд очих хэрэгтэй шүү дээ. Яг өөрдөрөө сайхан хаяглаад ингээл явж байгаа шүү дээ. Одоо тэнд бүтээн байгуулалтыг маш сайхан хийж байна. Тэнд байж байгаа одоо ган баяр дүүнэртэйгээ залуучууд сайхан байшин тухтай амьдарч. Нөгөө талд үржлийн гашаан дээр бас байшин барьчихсан. Хүүхдүүд бүгд одоо энэ дулаан байранд хөдөө байгаа гэхэд. Үгүй яг энэ болохоор бас нэг тодорхой хэмжээний нэг аж ахуйн нэгчиг байгаа даа. Тэг хүрлээ гэдэг хүнээс голд биш байхгүй. Надаас өөр тэр олон залуучууд бас 2-3 жил болоод охин адуунууд авдаг. Тэгээд тэр зарим нь явж болдог. Би 3 жил болоод хамаагүй явуул явцгаа өөр юм амьдралаа бод гэж хэлдэг. Зарим нь явдаг, зарим нь байж л байдаг. Эхнээсээ айлгэр болоод Эрдэнэ цагаан өмнө говьд очицсан л байна. Ховдод очицсан морь ижс хүүхдүүд. Яг тэдэд би тус болох нь одоо би өөрөө нэг мундаг морь үйдэг гэдэг юм. Яг хажуугаар нь бас давхар нэг хувийн бизнестэй болохоор тэрийг бас наа цаана болно. Тэгэл өөрийнхөө хэмжээ сайхан өөрийнхөө хойно урд нь орох нь надад нэг тийм юу биш. Мэдээж ирэх хүмүүс болж байгаа юм чинь төрүүлж яригдахыг бодно. Тэгэхэд өөрөө хөдөлмөрлөе. Чармай тэгэл хоцолсон ч гомдохгүй төрүүлсэн ч өнгөрөөд байх юм байхгүй. Тэгээ сайхан. Олон сайхан залуучууд байна. Яг ингээд тойроод амраа явчихна. Тэгээ бүгд хоолунд бүгд ажиллаа мэднэ. Дор үлнэ. Морныхын тусдаа, үйлчлийнхэн тусдаа. Тэгээ хүүхдүүд нь тусдаа. Тэгээд өөрөө ерөнхийдөө яг би өөрөө зохион байгуулалтаа барьж байна л да. Яг манай Ганбаяр дүү бас нэг антума мэддэг болохоор бас өөрөө бас их итэх гаргаж байна, их чармайж байна. Эрүүл байлгаж хичээж байна. Тий. Эрүүлээс гадна ер нь нэлээд сайн хичээж би урд нь хэлж л байсан. Тэгээд тэр үг бас сайн авч байна. Одоо тэгээ залуучууд сайхан мөр уядах юм бол амьдралын сайхан орхонтой, унахунатай сайхан амьдрал гэж болно шүү дээ, тийм ээ. Тэглээ баг. Өчнөө олон залуучууд байгаа юм чи. Гом буюучтай та ингээд тустаа гараад багуулд ирээд сайхан амжилтуудыг үзүүлээд найдвар хултайгаа бас олон наадам дайрагд төрүүлээд тэг ингээд дудлагууд хоёр ингээд хамтрал салангууд хүмүүс энэ хоёр юунаас болоод бас ингээд салах болоо. Тэр нэг тийм дүүч өөргөнд надад бандгаа дээр багтаа өмнө ирдэг байсан юм чи. Ирээд манайхантай тэгэл хамт мормалаа уяал. Тэг яг сүүлд нь бацраг морийг уужсэн гэдэг. Тэгээ өөрөө надад ирсэн. Тэгээ нэг 2 жил гарагтай болсон. Тэгээ яг энэ бас нутгийн анхнуудын морийг уяах сонирхол нь өндөр байсан юм шиг байлээ дөө. Тэгээ өөр ангах тий. Өөр ангаа. Тэгээ бас өөрөөч бас төгс уурын газарлууд өгье гэж бодсон баг. Тэгээ ер нь бас өөрийн амтаа өдөө их байсан болохоор тийм байлгүй. Тэгэл би тэрийг хол цагтаа дүүг нэх яг өөрөө сайхан сонголтоо хийгээд өөрөө юу яа гээл тэгэл дүүг бол би дэмжээл сайхан нөгөө мантхоо гэл мэдүү сайхан мөрөө яарэ гэж хэлээл тэгэл явс. Одоо янз бүрийн тийм хүмүүс ярьж байгаа шиг ба. Найдвар бол чи гомдоор гомбиг байхад яагүй шүү дээ. Дараа нь л үү. Тэгээ дараа нь манай Ганбаяр хөтөл дээр яач. Өмнө нь яг хуу тэр 100 жил болохгүй хойшилдаг жил манайхны 3 мураар олж шүү дээ. Тэгэхэд яг манай гомдуу бас ерөнхийдөө гардаад явж ирсэн. Бас итгэж үтгэл байсан. Манай хүүхдүүд ерөөсө тийч нэг наадан болохгүй айгүй хэцүү. Нөгөө ковидын үед бүгд хориотой. Ийш явж болохгүй. Та чанганар уурсан болоо наашаа. Тий. Тэр жил. Тий. Тэгээд нөгөө буцдаг шүү дээ наадан болохгүй. Тэгээд төмөн цогтол нэг наадан болсон шүү дээ. Хөлөн бүрдүү. Тэг хөлөн цогтол нь хөлөн бүрд тэгж болсон шүү дээ. Тэгвэл манай залуучууд сайхан мөрөө уяал сайхаж явж штэ. Ахын нэх өөрөө нэг мөр үйдэг барьдаг гэхээс илүү гоё үйлчил хийгээд тэгээ энэ залуучууд гоё одоо энэ том уяаснаас бас өв соёл тэг хүмүүжлийн аваад өөрөө өөрснийхөө амьдралдаа наагаал явал болно штэ тийм ээ. Бусдаар одоо нэг сөх юмд мөр үйдэг гэдэг ингээд ахтай биш. Адууд ихтэй чанга баха би чангал гэж боддээ. Төрөх нэгэн төрөлгүүл яах. Манай Эрдэнэ чулуух чинь ер нь бас тэгэл байдаг шүү дээ. Бас цөөхөн төрдөн шүү хөлдөл гэдэг шүү дээ. Тэгж л ярьдэн шүү дээ. Сая Эрдэнэ чулуух маань байц ирээд. Тийм. Эрдэнэ чулуухийн өмнөөс та яамаас их баярлаа. Маа нутгийн нэг одоо тэнд байдаг бидний хамгийн том миний дээр байдаг. Энэ сайхан ахыхаа байцыг ингээ авчирсан. Төрүүллээ гэд уцаар яриад их баярлаад байж байгаа. Тийм. Эрдэнэ нааша явах гэжсэн. Тэгээд манай Ганбаярт байтонгийн өмнө
аваачаад мэдөө чи аваа явчихаа чи өөрөө мэдээд ажлыг хийгээд аваа явчихлаа гэж өгөө явсан юм лээ. Тэгээ манай нэг хоёр байцсан. Тэгээ тэднэртэйгээ өгөөд эргэгч ерөнхийдөө бас байцсаа бас оролдоод л шүү дээ. Манайхан ч бүгдээр л яат. Тэгээ яг наашаа явахт нь бол анхын байцыг аваад явсан л та. Тэгээ бас нөгөөх нь хойшлуулчихоо гэдэг. Мань витний ах байл гэж бодоод байсан. Тэгээ төлөвлөчих шиг боллоо гэх юм. Сайхан төлөвлөж илээ. Ирдэмжид авах юу гэж байна? Гэхдээ яг сайн байл гэж хэлсэн шүү дээ. Уцаар л ярьсан шүү дээ. Тэгээ хүүнд байсан хүргэн нь. Тий. Тэгээ хүргэн нь бас наад цаанд болоод хамт явжсан. Тэгээ эрхийнхэн байц сайхан төлөвлөж илээ. Маач нөгөө ойрхон болохоор хэдүүлээ нөө би ч ган баяртай найз нөхөд танахаар их очноо. Манай ган баяр тэгт. Манай хөрлөх хэвээр. Яаж ч басан баг бензиний мөнгөгүй ч байсан хүүхдэд юм ухаж байгаа л гэдэг. Хизээж хүүхдэд юм өгөхгүй байх гэж аахгүй. Өста бүх юмаа хүүхдэд өгдөг штэ гэж. Хүүхд их чухал тий. Яг хүүхдүүд дээр анхаарал 50-50. Одоо хүүхдэд хайрлахгүй бол мэдээж энэ сайхан аав ээжүүд бидэрт сайн сайхан юм санаж үр хүүхдээ өгч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр айлын хүүхдийг хамгийн гол нь бид сайхан авч яваад бас сургууль соёл цааны юмд тусдсан болоод би жоохон хүүхдүүд дээр жоохон анхаарал тавьдаг нүнэ. Одоо ч би бас нэг 6-7 хүүхэд байна. Зарим нь жоохон том болцсон, доороосоо гараад ирж байгаа. Тэг миний хүүхдүүд сайн унаад байх шиг байдیں۔ Тэгээ би ч бас эдгээр ч бүгдээрээ л бас морин дуртай хүүхдүүд. Тэгээд ахын унжснаа дүүн ундаг. Бас хүүхэд болоход хэцүү л дээ. Тий. Мэдгүй тэгээд над дээр бас заримдаа бас гайгүй хүүхдүүд таарчаад байд юм уу мэдгүй. Одоо нэг бас нэг ах トゥ 4 хүүхэд дээрээсээ унж байна. Тэрэнд би их баярлж байна. Бас нэг 2-3 бас ах トゥ 4 хүүхдүүд унж байна. Бас над дээр байгаа нэг туслах хүүхэд авахаа гэдэг тэрний 2 дүүн унж байна. Ах トゥ нөрөөр ирсэн. Тий. Яг нэг нь орол. Тэгээ одоо нэг сүүлд нь говьлтаагаас ирсэн хүүхэд бас сайн унж байна. Арангаагаас байна, говьлтаагаас байна. Аюулгийн буянт сумаас байна. Манай энэ гамбайны бас ах トゥ нарын хүүхдүүд бас унж байгаа. Манай гамбай дүүгийн бас ээж нь улсын аврал малчин юм байгаа шүү дээ. Хөлтмөрч гэр хөвөл төсөж. Тий, малчин айлаа. Тий. Тэгж яасан баг шүү. Тэгэл хүүхдүүдтэй одоо тэгэл тэр олон хүүхдүүдийг ингээд аваад ирсэн урамшуулал одоо бид нар яриад байгаа шүү дээ. Эцэгтэй гэрээ хийн гэдэг юм. Та яаж хамтарт яаж тэд нар ингээд өөрсдөө ирээд дуртай марууна байгаад итээ. Үгүй хүүхэд тэгтээ тэгвэл манай вайшны бүгдээрээ л яаж байгаа шүү дээ. Нэг гэрээсээ дах яг мэдээж бид чинь бас хүүхдүүд сар хэмжээний бас одоо хөлс мөнгө одоо хүүхдийг бас тэгж юу авахгүй урамшуулт гэдэг маягаар тэгээ урамшуулж байна. Амьдрал ахуйд нь тусалж байна. Гэр орон байшин сав авч өгөхөөс ахуулаад тэгэл манай уяастар яаштай. Би анхны хүүхдээ одоо зоригоо цагаан бат зориг үтэл Солонгост циркт явуулж шүү дээ. Морин циркт. Тэ. Солонгосын бүх юм төлөвлөлээд баябаа гэж залуу явуулсан. Би бас нэг хүүхдийг скватрын нэг хүүхдийг энэ бүхин секц мэгцэнд батлах багшд өгөөд 2 жил жилийн 13-4 сая төгрөгийн төлөөд байрлал бүгдийг яагаад явуулсан шүү дээ. Өгчөөс шүү дээ. Нэг залуу хятад руу сурхаа явсан аа. Тэр яваад ирсэн шүү дээ. Улс алзан мундагээс хүүхэд. Тий. Төлбөрийн төлсөн шүү дээ. Тэгээ баяр хүүгээд. Баяр хөө тий. Тэр эдгээр чинь том залуучууд болчоод эргээд бас сайхан уулзж уучлаа л гэж байна шүү дээ. Би хүүхдүүд ер нь жоохон яана. Ер нь жоохон хүүхдүүдийн талд их орно. Эхлүүлэх үү. Тий, эхлүүл. Сайхан. Гэхдээ хүүхдгөө бол бид яах юм бэ? Бид нар өөрсдөө яач чадахгүй шүү дээ. Тийм үстэй шүү дээ. Хүүхэд нэг номер. Одоо бас нэг хүүхдээ бас болов бас болдог гадагшаа нэг мормал ундаг тийм нэг чөкөө мөкөд нэг манай нэг ахын хүүхэд Австралид бас гайгүй морны хүмүүстэй холбогдоод байгаа. Тэгээ нодон зүүн наадмаар ийсэн. Тэгээ бид нар ган од гэдэг 14 настай байна даа. За. Гоё бас булчин шүрмэстэй болцсон, гоё биеийн чанга болцсон. Тэрийг бас үзүүлээд байгаа. Болж игэл бас тийшээ яваад Монгол хүүхэд морь унмал гэж бодоод байгаад байгаа шүү дээ. Тэрийг чадвал явуулахыг хичээж байгаа. Босролд нь ингэж анхаарад. Ирээдүйн амьдралд нь тий нэг том юм болж байгаа шүү дээ тий. Тэрний дүү унж байна. Дүүн сайн. Яг энэ хүүхдүүд аянда бас хүүхдүүдтэйгээ зөв харьцаад эцэг эхтэй сайхан ярьж хөөрөөд байгаад тахаар хүүхдүүд сайхан болно. Гэхдээ нэх олон хүүхд байхгүй тий. Гүн 5-6 хүүхд байх тэгэл болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр доороосоо бас ягаал.
Хэр подкастын эвент тэтгэгч G&G International компани албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад оруулж ирдэг Динауны актив 100 хичээл хамтран ажиллаж байна. Ивэн тэтгэгч Адууны дээд зэрэглэлийн хичээл Динауна актив 100. Хүүхдээс гадна та энэ гал уяаны уяан засал дээр малын эмч байх хэрэгтэй гэдгийг бас анх баруун үлэрсэн шахуу. Их сургуулийн тэр мундаг багш одоо манай Нурбол эмчиг яаж галтаа урьж хамтарч ажиллах болов? Гэхдээ Нурбадаг бүр жоохон байхаас нь одоо жоохон багш байхаас нь ахуулаад хамт ирсэн. Манай малын эмчээс одоо ч хийж байгаа зүйл хийж байгаа. Энэ гамбирч гэсэн 2 дугаар курсээс их сургуулийнхаа 2 дугаар курсээс манайд байгаа. Тэгэл шууд сүүлдээ ингээ морь малаа уяад антомо мэдэн. Одоо ирээдүйд гамбирыг бол би нэлээд гайгүй болно гэж бодож байгаа. Тэгээ цаг хугацаа л харуулна л да. Одоо нэг хүүгээ нэг магтаад байх нь явах. Тэгтээ хичээгээл өөрийнхөө бол зүрхээрээ явж байгаа хөвчтэй. Хичээж байгаа. Гамбир бол сайн хичээж байгаа. Би ч одоо жоох үгэлдэг. Би ч өөрөө бас зах цухаас нь оролцсон. Хэлэх юм айл чинь зарим үе тоохчгүй. Мэд хоцолсон чам авахгүй, төрүүлсэн чам авахгүй өөрийнхөө хос осол гэдэг би. Тэгж явд юм да. Одоо маа Нурболох маань энд Нурбол сайхан эмнэлэг байгуулсан. Тийм эмнэлэг байгуулсан. Бас амьтны эрүүл мэндийн төлөөгөө явж шүү дээ. Тэгээ олон сайхан адуу мал эмчлээ л тий. Ус салзан азаргыг хөлөнд нь бас маш сайн эмчилгээ хийж тий гэж ярьдаг ш тий. Хазаазаг одоогоос нэг 22 онд юм уу? Нэг хавар байжсэн. Тэгээд гинт худгийн өмдөлтөөр манай хүүхдүүд дахиад очиж чи гимтсэн байсан гэсэн. Тэгээ одоо хэлсэн зүв бах л да 22-нд. Ууна хазаазах чиг сайхан янзын гоё байсан шүү дээ. Энэ хулгаар энэ гоё зэгцтэй ч гэдэг юм одоо юутэй ч гэдэг одоо бие авч явах байдлын тэн одоо бид ч гэсэн үүдэн татсан. Гоё сайхан ер нь хулгаар нь тэгээ жоохон бэлтэлтэй ч гэсэн их сайхан байсан. Тэг мэдгүй гинт одоо тэр өглөө хүүхдүүд дахиад худгийн өмдөлтөөр гимтсэн байсан. Тэгсэн чинь хөлд гимтсэн бодвол нэг үрийн мөрөтэй гад нүх мөхөнд үлийн мүлдийн тэгшгээд яг энэ зөвдөө талхаа хөлийг гимтээ цугалцсан үргэлж. Тэгээд тэрийг мэдэнгүүтээ Нурбалыг авчичаад битээр очиод зургийг аваад тэгээ сайхан гипстэй. Тэгээд бараг 6-7 болсон шүү дээ. Мундаг хацах шүү дээ. Хөдөлгөөс гарлаад. Тэгээ хөдөлгөөс одоо ингээд би ингээд дээрээс нь ингээд автомат юугаар татаад цэвэр азганы жүчээнд оруулаад. Кранаар татаж ясан юм хийж. Тэгээ автомат юугаар. Тэгээ өргөөтэй тэгээд баасан цэвэрлэл өмнө өвсийн тавиал 6 сар ёо гэж хэлээгүй шүү дээ. Эм тарайгаа. Тэгээ босоо. Тэгээ 2 жил гүү хөнгөх орож байгаа. Тэгээ энэ жил цагаан сарын өмнө юу яасан шүү дээ. Бурхны тэнгэрийн уулг болсон шүү дээ. Гардаж, тордож, хайрлаж, инхрийлж өвдсөн үед нь ингэж бүх талаар нь хүн шиг асарсан энэ сайхан хүлэг бас нэг тэнгэр твших болоход ер нь сэтгэл хэр болд юм. Яг би өөрөө бүх юмдаа дашаа хажуунда. Эхнээс нь ахуулаад тэгэл юу яхад нь энэ бол яг манайхан мэдж байгаа. Тэгэл ер нь цаг хугацаанд болцсон азар маа зовоод тест тэгээд азар маа яас. Тэгээ бид чинь сая 3 сарын 31-нд тийм нэг молгийн шүтэн гээд энэ боржин компани төвшин жаргал гэдэг. Манай нэг дүүгөө санаа бүтээгээд би бас санаа гаргаад. Тэгээ сайхан молгийн шүтэн гэж тийм уралдаж хийлгэж бүх толгой тарих бүх юмнуудыг хийгээд чулуугаар чулуун дээгээд гэрээс хойно бэлчээрийнх нь яг юм дээр нь гоё сайхан хайрхан тэгээ сургуулгаа тавьцсан. Нутгийнхан бүгд цугласан байлаа тий. Тий. Нутгийнхан бүгд цугласан. Тэгсэн ч дээр юм шиг байлээ. Тэгэхгүй тэгэл энэ тэнд нэг авдрын яралт хуулгарын авчиг гэж хэрэггүй. Бүгдийг сайхан тэнд тавьсан амар. Тэр чинь түүхтээс амт шүү дээ тий. Тий. Сайхан. Тэгээ ямар ч байсан тэхээс өөр аргагүй юм байлаа. Бусдаар одоо энэ тэнд авчиж тавьчихвал бас нөгөө урдаа дууны нэг аваа явчихдаг гэд би бас дотороо бас юу яагаад байгаа байхгүй. Тэр нутагтаа бас сайхан энэ Сүхбаатар хинтээ одоо энэ Дон зүүн аймагтаа сайхан тэнд олон сайхан төлөвлөлт гарах байлгүй юу болов. Тэг боён заяах байлгүй. Тэлвэх. Амдгийн үрлэх үржүүлгийг ер нь яг яаж хийх? Суур үржүүлэг гэж монголоор байх юм уу? Тэгээд тэрэндээсээ ингээд сайн гүнийхээ охин төлөйг авч буцааж ин үржүүлэх хийх юм уу? Та ямар бодлого өрт? Одоо хүмүүс нэг 50 60 шууд авчираад 3 азар авчираад шууд 50-50-аар үзнэ, магдлаар үзнэ гэл. Үгүй. Тэгээд шүү. Би ер нь бүх гүнүүдэд ерөнхийдөө
ер нь удам өгчлөлтийн өөрөө бичээд хар данслаач гэдэг юм. Аа. Бүх юмнуудаа яатсан. Зарим тэр нөгөө хиймэл сайтаар дүүнэрээр бүртгүүлсэн. Аа. Тэгээ яг энэний төлөгийг ингэж яах хэвчээ. Энэний хоорондын харьцаа юм байх хэвчээ. Энэ өөрөө ийм байх хэвчээ гэдэг өөрийнхөө бодсноор л хийж байгаа шүү дээ. Аа. Надад нэг сүрхий яадахгүй. Би үйлчлэлийн талдаар бол өөрийнхөө бодсноо өөрийнхөө тоглож байгаа юм чи өөрөө л өөр одоо тоглоом гэдэг шиг одоо өөрийнхөө юмэр өөрөө тоглож байгаа гэдэг шиг өөрөө л юу яаж байгаа болохоор одоо би өөрийнхөө унгаа хадууг л гаргах гэж хичээж байгаа. Хурдан хадуу ээж тэргээр уралдах гэж өөрөө тэр хойно урдных нь хамаа байхгүй. Аахаа бас амтаа ах тус ганц нэг юм өгж авалцлгүй л яах. Аа. Гэтэ энэ хадууны төлөө бас биддэг нэг нь мэдэх байх бас нэлээд сэтгэл гарч явж байгаа. Олон сайхан найзууд байна. Зарим нэг нь бас гондоосон байж магадгүй уучлаарай. Юм тэгээ хүн болгон таалагдах нь ч юу юм. Зүгээр өөрийнхөө бүтээх гэж бодсон гүнүүдээс азарныхаа харьцааг тохирогоод надад одоо нэг 4-5 азар байна. Тэг миний азарнууд бүгдөө хураагаа авчихдээ. Өөз. Тэгээ зүгээр бэлчээр байгалаа. Тэгээ яг одоо гаргаагүй л байна. Би жоох ороохон гаргад. За. Тэгэхээр нөгөө энэ гинтийн салхи шуурга янз бүрийн саяхнаас л нэг гүнүүд нэг одоо манай үйлчлэлийн ядуунууд саяхнаас л нэг 10 хэд дуу гарч ирсэн байл. Аа. Энэ жил сайхан бас болох. Би жоохон ер нь 15 хүргэж тавьд 5 сар. 5 сар. Тэгээ чи ил дуунгалчих гээд байдаг байхгүй юу? Аа. Яг хашаа машинд үйлчлээ хийдэг хүмүүсүүд тэгдэг л баг. Би болохоор яг ингээд гүнүүдээ гадаа байж, азгнууд нь доктор байж. Итгэхийн илтгэж гинтийн нэг шамраг салхи шуурганд нөгөө төлний энтэх магц өндөр байгаа. Тийм. Тэгэхээр ороо тавьчихаа зүгээр. Тэгэж адаглаад ногоо гарчих жоохон ч гэсэн. Тэгээ ногоо идээд бас нэг адууч бас нэг сайхан болно шүү дээ тийм ээ. Баас урсан задраад бас өхөн дэлэнд бас сүүмээс арай ногоо юм бас олж жоохон ч гэсэн хийж байгаа. Бас газар дэлхий сайхан болцсон үе те. Онгон ч гэсэн гайгүй бойж шүү дээ. Та хоёр ингээл гүү мал адуу мал харахад юм өөрөө хэрэг гооцоо мэдрэмжтэй гэж боддог. Үгүй нэх яг бас амтаа ахт энэ тэн зөндөл явлаа тэгээд нэх өөрийгөө мэдрэмжтэй гэж юу юм зүгээр яг мэдээж Монгол аав хүмүүс бүгдээр л адуу мал дуртай. Хүний өөрийнх нь бодол өгдөг. Өөрийнхөө л бодсноор л хийгээл явж штэ. Тэгэл тэд нар нэх алдаад зүуд болоод энэ ч ямар нийгмийн адуу биш. Өөрийнхөө юмор өөрөө л зохион байгуулалт хийж байгаа шүү дээ. Аа. Тэгээд тэндээсээ өөрөө гаргаж иж чадчихвэл болж юм л гэсэн үг шүү, тийм ээ. Бasta тэндээ нэх алдаад байх юм байхгүй бах. Ер нь яг тэр нэг одоо нэг тэдүү яваад ингээ эргээд цусандаа уулзсан төрлийн үржүүлдэг гэдэг юм. Тэгээд тэрийг бас бодоол одоохондоо бас тэгж очиж чадахгүй л байна. Очно л доо. Цаг хугацааны бол тий. Цаг хугацаанд очно. 4-5 хийж байгаа. Хийн. Одоо дараагийн алтан азарганд ойрхон байгаа Бориона гэдэг азарга танд яаж ер нь багуу. Энэ яг одоо хамгийн дээдлийнх нь одоо авчиг 7-той гэхээр чинь 7 настай гэхээр чинь 8-9 жил болж гэсэн үг тийм. Би бас азаргаа бас нэлээд сайн юу яатай асартай. Тэгээ манайх юм нэг дүнзэн байшинд байлгах тийм байл. Чи харсан баг. Тордлогоо сайтай юм л тий. Яг ерөнхийдөө торд нэгтэй тэгдэх тийм халуун байна. Өвл хүүтэнд ч хаалганы гол гачдээ шүү дээ би чи. Аа. Тэр нэг агаарын сүлцэн мэт гайгүй. Тэгээ өвлөг жоохон нэмэнт. Аа. Тэгээ Бориона яг энэ анхныхын төл нь тэр миний нэг босоо хэлмэр гэж байж байна. Тэгээд шарив дүүдэрээс жаргал сайхан хоёрын хээл азар байх шиг байна. Тэгээд тэр гомд дүүд нэггүй манай дээр тавьж ирсэн. Тэр нь нэг даагам үзүүлээ шүтлэн төрүүлэх шиг болсон шүү дээ. Тэгээд над дээр олон төлөвүүд нь олсон. Над дээр олон төлөвүүд нь одоо тавьж байгаа. Аа. Нэг 7-8 юм орсон баха. Орсон. 7-8 би нэг тоолооч бодлоо. Одоо тэгээд араас нь араб азрын төлөв залгаад яваад энэ тань дээр тий. Тий, энэ бор азрыг бас би араас нь хязгаарлал үйл авсан хөөцөлдөж байж. За. Энэ өөр удам өгч нь одоо хүмүүс мэдхэд байлгүй дээ. Одоо гайгүй удам л олсон юм байл. Аа. Тэгээ яг бас миний азар чинь бас соёл үүрээ ирээдгүй ураас. Одоо эхнийхэн төл нь бас нэг 6 настай авчиг 6 настай мөр болж байна. Аа. Азар тийм баг. Юм дэжгүй бас нэг хээл азар үйтэй. Энэ
гоё эргээл тамир мамил дээр уягдаад байдаг хэл азарны нөгөө төрүүлж улсад төрүүлээд байсан гоё 100 жилээр төрсэн. тий. Тэрний эцэг миний тэр хэл азар гоё нэг эцэг их гэсэн шүү дээ. Оо за. Тэгээ би нэг жоохон тийм удам хараа аваад ит. Ааха. Гүүнүүдээ бас та ер нь тэгэл хурдалсан мориныхоо дүү азарганы төлөөл явдаг гэж тий. Энийн хамгийн ер нь нэг 10-аад гүүний суултал байхгүй. ааха. Тэгээ дотроо ягаал тэгэл яваад шүү дээ. Удам уу хийцүү? Удамч байгаа хийцэж байгаа. Аль алийг барих хэрэгтэй. Ер нь ахыхны хувьд бол нэх одоо энэ олон сайхан морь малны төлөө олон жил явцсан хүмүүс байгаа баг. Гэхдээ яг миний насны хүмүүс дотор би бас нэг 20 хэдэн жилийн адууны төлөө бас сэтгэл гаргаж би өөрөө жоохон тулж ажилладаг гүнүүд дээр, хэмжил дээр, хүүхдүүд дээр ч гэсэн бас. Гэхдээ юмд хүнд итгэж сурдаг. Итгээд одоо тэр хүүхдэд итгэж байж уяач болно гэд итгээд тэр хүүхэд итгээд мөрөө савж штт. Одоо өшөө бас сайхан залуучууд байна дорно. Бага бүгд байгаа. Одоо энэ олон ажлуудын саяны ярьсан энэ олон ажлуудын цаана одоо таны төрсөн төв сүхэ гэдэг ахад шүү дээ. Бас л их ажил нугалж байгаа таны ард нэг баттай ихтгэлтэй байдаг юм байгаа та тий. Гэхдээ яг манай дөө яг нэг машин манай эцэг чинь жолооч. Манай өөрийн төсөө тээврийн жолооч. Тэгээ би ч бас багадаа бас машин дээрсэн. Би ч геологийн сургууль төгссөн. Манай тэр сайхан машин барьдаг. Тэгээ модны машин байн унж авд. Тэгээ ийшээ би бас гүмал ингэн тэгэл бас нэг манай өөр яаж хөө нэг ч маань өмнө бавтаа. Тийшээ бас тээвэр мэвэр хийн ачаараа зөөн. Тэгээ машинтай явал идвэрхэн. Тэгээд олон жил адваач энэ дөө манай модныхан баг бүгд мэдэн тийм. Хараал танд болчихлоо тий. Сүхбаах маань тэгээд сая бас чахлан шаргаар очиод ялгаагүй сайхан баярлал ирлээ дээ. Яг манай би сая нэг жахлан шаргат нэг 2 машин хоёр бас адууны буянгаар бас буян зайн таасан билгүй тэр өдрийн юу тааслах. Бас өөр хэм сайхан явцгаагаал төрүүлцгэлээ. Тэгээд тэр 2 машин нэгийг сүхөөд шууд газар дээр нөхцөө. Нэг нь газар дээр ган баялтай урмор гэдэг ган баялтай өгцөө. Тэгээд ер нь бид нар нэг байгаараа биш манай уяачд бол бүгдээрээ л тийм штэ. Бага юм хэдэн хүүхдүүд залуучууд хүмүүст л өгчдөг штэ. Би бол тэрийг мэдэн штэ бүгд адилхан штэ. Манай сайхан штэ. Калманда юу ч явах байсан модны хүүхдүүд юм одоо чи төрүүлэл ямар нэг хүүхдэд бүтээхийн төлөө чинь. Гэхдээ яг бас тэрийг зохион байгуулж өгөх нь бол дүүсний. Яг морны төл олж исэн өөрийнх нь өөртөө зориулж исэн юм морныхон хүүхдүүдэд л өгч байгаа байхгүй. А мэдээж би өөрийн цаана одоо аж ахуйн нэгжтэй бол тэр бол үгүй шүү дээ. Гэнэкс бодлоо идэгдвэл. Морныхын юм уу тэгэл хүнтэйсэн манайхан ч морин төрүүлэхээр хүмүүс ингээд сайхан ишиг хүртээгээд яваад байдаг шүү дээ. Тийм ээ. Манай морныхын тийм л байд. Дүүр мэдхэлгүй тийм ээ. Одоо та ингээд Баян хотогт хинтэйгээ цаашаа 80 км. Төмөн цогтоос наашаа 50 яг энэ дунд ингээд хөдөө нутагт төвлөрлийг бий болгоод тодорхой хэмжээний залуучуудыг бас өөрийнх нь хүсэл сонирхлынхын дагуу ажилуулад өөрсдөө одоо энэ сайхан үржил дээрээс адуу малтай болоо ингээд явж байна. Энэ залуучуудад хөдөө байгаа залуучуудад гэр бүлтэй болох, их нэртэй болох асуудал тулгамж байгаа юм. Гайгүй энэ эхнээс 11 оноос хойш өссөн 2-3 эхнэр хүүхэд болоо тэгээд тусгаарлаад явсан шүү дээ. Бүгдээ тусдаа бие дагаад би нэг дөрөв хэлээд шүү дээ 20-гүйгээд 3-4 жил болоо тамаагүй мэд үнэ тусдаа амьдралыг бодод. Ер нь жоохон залуу хүүхдүүд намар идэв. Тэг яг нэг үлд. Бас амьдралаа аваад явж байгаа. Яг доктор сууршилтай эхнэр хүүхдтэйгээ байж байгаа айлууд хүмүүс байж л байгаа л да. Манайхас ч одоо бодоод байсан бас 3-4 хүмүүс нь айл гэл болоо явцсан биш үү. Ховд руу нэг дүү явсан. За манай гомбос ихнэлтэй болоо явсан. Өлзий сайхан болсон. Бас нэг өөр хангаан залуу бас ихнэлтэй болоо явсан. Тэгтээ тэд нар өөр газраас л ихнэр авсан байна. Тэгтээ яг найз болол явцаас бил. Харилцаа холбооны бас буян гар тий. Тэ одоо холбоо тэр үед юу G-гээ утас манай тэнд. Тэгээ сүүлд энэ юунтэй л болсон шүү дээ манай тэнд. Тэгсэн. Би ч яг тэр хөдөөд энэ байн гочин шүү хагсан бүтсэнгүй. Ер нь бол очно. Одоо энэ жил ерөн тэр хавар ногоо
Нэг гарц хэр байна. Уяа мордо та хоёр нь хаашаа гаргах гэж төлөвлөж байна. Уу одоо нэг тийшээшээгүй гэрийнхээ ойролцоо тэр хавиалаад байна шүү дээ. Тэгээ ногоо одоо гарах үл сайн нэг хэсэг хүйтэн байлаа шүү дээ. Тэгээ одоо шөндөөд улаарчвал энэ эх 7 хоног сайхан бороо мороо олчихвол гайгүй хөө. Тэр үхэ хавиалаа тэгэл. Суур бэлчээрээ адуу ер нь хэр олон адуу байна та. Би нэг олон болдгоо мөн 300 гаруй ядуулах. Бэлчээр их хөөцөлж байгаа харагддаг. Матт руу гаргаал. Гэхдээ маттад урд нь би байсан юм чи. Жуна инх болд гээд манай жаргал гээд хоёр хүн байна. Матттай. Сайхан инх болд гээд тэн дээр байнг очиж. Тэнд миний худаг ус юм уу тэр байд. Тэн дээр хаяа очиж. Тэгээ тэр хоёр манаас. Тэгээ бас нэг гам болд охино гээд хоёр сайхан дүү манд бас адуу байна. Манайх чи нэг зундаа нэг 28 9 хүн болд шүү дээ. Холуулаа юм нэр. Тий. Миний мэдхгүй хүмүүс зөндөө дулдаад шүү. Зөндөө шүү. Зөндөө. Ер нь олонний хүчээр яаж байгаа шүү. Манайх олуулаа. Манай оточ одоо манай Батэрднахын мордууд уягддаг. Батэрднах маань энэ хүүхдүүдэд бас улсын наадам энэ төрөл аягүй сайхан бүх хүүхдүүдийг бас урамшуулаа явчихдаг. Тэр нь одоо бүгд нэг жил болгоны тийм хөвшил болцсон. Боломжл болцсон. Морь ёслох. Тэгээ наадмын ардаар ингээд манай нутгийн ах маань сайхан хөвшил уламжлал болсон. Нөгөөдөл чинь баг ахыг хараад байгаа юм шиг ингээд. Манай нутгийн ах тий. Тэгээ морин дуртай юм чи. Одоо хүү ингүүнийх нэр дээр бас морь цаахан давхад тань тий. Тий. Яг битээр одоо хүмүүс яг нутгийн ах бас анх намайг моринд болсон багтал дуудаал танилцсан. Тэгээд энэтэй мориор холбогдсон болохоор морин дээр л яад. Тэгээд хүүгээ бас морь маланда дуртай бол хөдөө гадаа явжиг дээл орц өмсөд чи дагуулаа яваад гараа гэлтгсэн шүү дээ. Тэгээд баг машинаа ойрлоо дагуулаа яваа гэсэн тэгээл гэсэн шүү дээ. Өв соёлыг өвлүүлж байна тий. Тэгээ ганц нэг явсан. Одоо гэрмэлтэй очиод мотоцикл унаа тэгээ явж байгаа. Энэ одоо тэр том өв соёл одоо бидний сайхан морин уралдаа одоо бид нар ингээд сая 5 сард очиж уралдаа нэлээд шороо тоостойгоо холдлоо. Таны бодлоор тохиромжтой үе нь хизээ. Гэхдээ яг энэ үед одоо уралдахад одоо манайхан бүгдээрээ л хэлж байгаа шүү дээ. Жон 3 сарын сүүлд байхдаа нэг жоохон ч гэсэн нэг сар гараа сар агсан юм ч 45 хоногийн өмнө олгоод өгөөч гээд гой цас мастай тийм үед. Одоо хавар одоо яг энэ цагч одоо аргагүй ихэнд л нөгөө хүүхдийн хэрэгтэй богдол уралж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 5 сарын эхний 10 хоногт нь энэ тэмдгүүл бужигдж байгаа ч тий. Бид ч гэсэн бас нэг дахиулаад авал зундаа хитайхан байх юм болов уу гэж доор өвнө хичээхийн. Зарим нэг нь энэ өвлжөнгөө морд ижээс хүүхдүүд чинь бас нэг ганц нэг юм уралдаж урам нь орох жишээний. Тэгээд чи бас нэг хүүхдийн хичээл ном нь бас нэг ингээд нэг эвгүй таарад идэг байхгүй. Тэгээ энэ дуулах юм бол яг нэг 3 дугаар улирлын амлалт гэж байгаа шүү дээ. Тий. Тэр дундуур нь гоё тааруулаад ч юм уу цаанаасаа нэг бодлогоо тэгвэл гоё бах тий. Энийг тэгж зохион байгуулах хэрэгтэй. 21 оны улсын наадмын дараа та нэг сайтд ярьсан хөхтөө. Хойно орж уралдах нь бол биднэрт хамаагүй. Унштрууд энийг бүгд ойлгодог. Энэ уралдаа өөрөө шудраг болмоор байна. Мордохын өмнө гэж ярьж байсан. Одоо тэр байдал өөрчлөгдсөн үү? Хэвэр байна уу? Яг миний байр суурь би өөрөө бас тухайн үедээ бас үйлчлэл хийгээд адилхан л одоо хэмждэг барьдаг гэдэгсэн. Заримдаа бас хэмжилтэндээ л одоо нэг өнгөрсөн юм маяг гэж хараад байгаа ч байдгүй. 1-2 мм явчихаар бас заримдаа гонсголд байдаг байсан. Тухайн үедээ бас мэдээж олон жилийн хөдөлмөр хийсэн. Тэгээ зарим нь нөгөө одоо Монгол нэг гэхээр монголч биш юм шиг юм тэгэл бүгд л адилхан л та. Дуграагийн яриад байдаг бол үнэн л байхгүй. Том жижигэл ялгаад байгаа болохоос бүгд л адилхан тустай хадвал гэдэг байхгүй. Тэгээ мэдээж одоо тэгээд ганц зөв шийдэл нь л энэ л байлгүй да одоо хэмжээ. Одоо тэгээд миний бодлоор бол би ч одоо баг одоо ингээ үжил ихт жижиг адуу хийх гээд бодоод байгаа юм шүү. Бараг яаж жижиг гарах вэ гэдэг. Эний чинь ингээ нэг гүн мал нэг жижиг гарч ийн гэсэн бодолтой. Хэмжээ дамжаа гэдэг тиймэрхүү бодолд очиж байгаа шүү дээ. Бүгд л адилхан тийм болчихж байгаа шүү дээ. Ер нь жижиг гүнээс жижиг гарах уу? Эсвэл цаг хугацаанд байна уу? Гэ жижиг гүнээс бас жижиг гарч ил. Гарч байна. Би үзээд байгаа. Үзэн. Яг го битэй сайхан. Ер нь тэгээд нөгөө
тэр адууны л юу зөвлөгөө юм л да. Жижигхэнгүүнээс л одоо жижигхэн гарахаас өөр яах вэ? Одоо хүн ч гэсэн дэгдэг л үстэй тий. Адилхан байдаг шүү дээ. Өндөр биетэй хүмүүс сайхан том биетэй жижигвтер биетэй хүмүүс жижигвтер л байдаг шүү дээ. Ер нь тэгэл эцэг ихээс заяасан юу гэдэг шиг яг энэ адууч гэсэн адилхан л байгаа шүү дээ. Тийм шүү. Одоо манайх ингэж ярьж штэ. Та яг одоо үржүүлэх хийх эхлэж байгаа хүмүүс одоо нэг баахан охин 50 гараад ирнэ. Энийгээ яах вэ? 50 мөргүүлэх үү? Эсвэл ахаа цэвэртээ өндөр болгох уу? Эсвэл доошлуулах уу? Эсвэл сайн Монгол азарганы ирэлт гарах уу гэх юм уу? Ингээд гарцсан охин юм цааш нь яаж авч явах вэ гэдэг асуултын тэмдэгтэй хүмүүс их байгаа тал. Үгүй яг одоо би энэ төр нэх зөвхөн багшлаа ч юм уу нэх юу ах нь юу юм. Таны туршлага зүгээр би өөрийнхөө бодлоор одоо нэг өөрөө ойц чамахгүй гэдэг шиг миний бодлоор бол гоё монгол гүгээл сайхан монгол гүгнүүдэд цэвэр хазганд игээл гарч ирсэн одоо охтуудын одоо охин адуунуудын тэ 50-тай гарснуудын би өөрийнхөө 50 мөргөлдүүлж байгаа. Одоо данс хэлээд байгаа одоо хоёр одоо эр охин төлөвүүдийн хооронд мөргөлдүүлж байна. Надны хурд 50 мөргсаа доор усаа халдсан тий. Бас сая тэр юунд бас Сүхбаатарт ордог чи бас 250 мөргөж гарсан шүү дээ. Тэр шүтлүүрээ тий манай тэр Пүлүдав гаслан дуугийн нэг дээр явуулсан тэр дуу тавьсан тий тэр бас 250 мөргөсөн шүү дээ. Би одоо шууд 50 мөргөж байгаа. Тэгэхгүй олон өндөр цустай ер нь арабын төлөвүүд хээрмэр дангаараа яваад ил. Бас бүгдийг хашаанд хийгээд байгаа ч хэцүү шүү дээ. Зардал яваад байсан. Яг зардлан ч яах. Тэгээд ер нь байгальтай явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өөс хоолоо олж идэв. Би бол манайхны миний охин адуунууд бол нэг ямар ч юм бэлчээлээрээ явчихдээ шүү дээ. Яг ганц нэг муудал үүдийн тэднийг авал авчихдээ. Ер нь сайн зүгээр би бодохдоо тийм олон адуунтай голно биш. Зүгээр бас сайхан залуучууд адуунд их орж байна. Зүгээр чанартай нэг 5 гүтэй хатал тэгэл болчих юм шиг 5-10 гүтэй хатал. Тийм. Яг л тэр манай дугааранд ярьж шүү дээ удам багшлт яа заавал орж ирдэ шүү гэдсэн. Тийм удамтай нэг 5-10 гүтэй тэгэл яг өөрөө азаргаа гал тэгэл болоо ш. Тийм өдөөнөөс. Тэгээ тэрийгээ бас нэг өдөө байгаа нэг сайхан мал малж байгаа сайхан залууд аваач өгнө. Тэгээ ингээ хот хөдөөг чи холбочоод байгаа ш. Уулын надууч. Тэгээ нөгөө хөдөө сайхан малаа малж байсан сайхан залууд чи хотод ирэхээр одоо чамтай уулзна. Сайхан ярьцуу даяар бас нэг сайхан хоол монд идэн тийм ээ. Бивэндээ дэм тус болно ш. Тийм ээ. Тэгэхгүй морины хуралдаанд хаацгаа нөгөө тэр соёлч байхгүй болж байгаа ш. Харилцаа холбоо багасч чаддаг тий. Харилцаа багасаад байгаа. Би ч өөрөө хөдөөгөр бас их явдаг хүн шүү дээ. Тэгээ би тэрийг яг зүгээр өөрийнхөө нүдээр бол тийм нөхөө ажиглаж байгаа. Гэхдээ залуучууд зүгээр ш адуу зүгээр ш дандаа сайн сайхан юм дагуулна шүү. Point. Та одоо бэлчээр дээр хэдэн Монгол газар байна? Би дандаа надад азарнууд ярих юм бол одоо нэг дүнжин гарагт орж ирсэн П4 бар гэдэг. За тий. Тэгээ тэр болохоор Яруг ээж П4 уул салцсан орсон ийм азар байна. Тэг ингээд. За Шанхай халиу азарганд би Эрдэнэ чулуунын шаргын охин төлийг аваач өгч. Магна халиунд уу? Тэг магна халиунаас охин гарсныг улсад хийсэн. За улсаас ээр гарсан. Тэгэхээр энэ зөвхөн наадлын зүгээр цаашаа яриад яах вэ? Наадлын зүгээр 3 аврагын ярих 11 шүү дээ. Тийм азар тий. Тийм үү? Тийм ээ. Тэгээ тийм азарга одоо азарга гаргасан. Тэгээ тэрийг гоё үжил хийгээд бас явандаа бас одоо энэ санаанд бас хүрхийг л хичээж байгаа шүү дээ. Цаг хугацаа л хангална шүү дээ. Би яа ингэ асууад юм гэхээр бүр удмын хувьд одоо яг наадлын одоо энэ магна халиу уус шарга энэ түүхтэйсэн гайхалтай азаргууд удам бол бүр айгүй их хуцсан байна. Гамбир тэр энэ ямар гоё мөр бэ гэж чи унаа мөрөө улсын төлөв гэдэгчээс тэгэл хөөх гэлвэ. Тухайн үед уралдах гээд салт ороод би тэр мөрийг мэдэн л дээ. Тухайн үед нэг Монгол морил уралдана гэдэг хэрнээ. Айгүй сайн бэлдээ явуулсан байхгүй. Тэгээ тэр чинь нэг хүүхэд айгүй их унаач болж байгаа хүүхдүүд их унуулдаг мөр байхгүй. Зөв. Тэгээ манай залуучууд заримдаа ихтэйхээ унаад над уураад байдаг. Тэрийг би мэднэ л дээ. Аргагүй л бас өөрөө бас тэгэл аргагүй нэг Монгол марчин биднээс ингээд үжил хийцэн. Тэгээ тэнтэй чи алдахаас яг хүүхэд гоё морь унж сургадаг.
Тэгээ олон хүүхэд маань зогсон. Тэгээ битгий манаараа гэхээр манай ээж чинь бас ойрхоноор барьж байгаа зайдлаад байхгүй. Тэгээд идэх байхгүй. Би тийм мэд. Тэгээд. Тэгэхээр подкастын ивент итгэгч JNG International компани албан ёсны онцгой хэрэгтэйгээр оруулж ирдэг Динамоны актив зүй тэжээл маань гүвний тэжээл, уралдааны үеийн тэжээл, даагны тэжээл гэсэн 3 төрөл ангиллалтаагаар балын бүх хэмжээний сангуудаар борлуулагдаж байна. Ивент итгэгч Адууны дээд зэрэглэлийн тэжээл Динамоны актив 100. Энэ одоо морины энэ ертөнцид тодорхой хэмжээний өөрийнхөө одоо өөрөөсөө илүүчилж, гэр бүлээсээ илүүчилж, өөрийнхөө энэ одоо хөдөлмөрлөж бий болгож байгаа хөнгө мөнгнөөс бас зарцуулж ингэж энэ нэг гоё зүйлийг бүтээж явж байна. Дээрээс нь нутгийнхаа энэ спортын олон залуучуудыг дэмжиж байгаа харагддаг. Волейбол, бүх, сакс, таеквондо, тулаан гэл ерөөсөө. Гэхдээ одоо адууныхаа төлөө явж байна гэж бодоход бас хэцүү. Энэ адууг хийгээд бас энэ адуу дагаад олон сайхан одоо ах нар, найзууд, дүүнэртэй танилцж байна. Тэгээд бас адуугаар дагаж байгаа юм чинь бас тухайн үедээ бас өөрөө бас нэг би ч өөрөө хойлоо бизнес эхэлтэн шүү дээ. Тэгээ яг бас би өөрөө Багдад нэг сакс хөлөөл тоглож байсан. Тэгээ волейбол сакс нутгийнхоо жоох дүүнүүд бас жоох дэмждэг. Гоё волейбол тоглож байгаа хүүхдүүдийг харахаар гоё шүү дээ. Өөрөө ч гэсэн нэг спортоор явжсэн болохоор тэгж боддог. Тэгээ жоох дэмждэг. Тэгээ ер нь бас нутагтаа одоо манай аж ахуйн нэгч манайх нутагтаа шүү дээ. Бид заримдаа өмнө говьтой очижтэй шүү дээ. Өмнө говьтой байгаад хот ингээ хинти ингээ 3 зэгтэл яваад шүү дээ. Тэгээ яг энэ бас адууныхаа төлөө бас энэ мэдээ их цаг зарцуул тагсаа бүцэнд юм гэлтэй байхгүй. Тэгээ бас ихнэр маань бас тэрийг маш сайн ойлгодог болсон. Хизэнээс ойлгодог болоо. Анх тэгээд суусан моринд орсон цагаас л ойлгосон. Ториод юм бол тэ бид ойлгохгүй манай ихнэр өөрөө бол одоо баг нэх таньж мэдээд байх юм идэхтэл тэр зовлонгийн сайн мэддэг. Тэгээ бас шал өөр болчт юм лээ. Манай хүн чинь бас сайхан гоё дэмжээд эхнэр маань дэмжихэл гоё шүү дээ. Тийм тий. Манай эхнэр бол сайн дэмждэг наа. Та энэ олон зүйлийг хийгээд нутаг орныхоо залуучдыг дэмжиж байна. Улс төрд орох уу? Гэхдээ улс төрд одоо орохгүй яах нь. Хэзээ алцсан үүдэлтэй гэдэг юм одоо тийм л нэ. Тэгээд яг улс төрд гээд авах юм. Би одоо дарга цэрэг хийгээд тийм юм дугасаа байхгүй шүү дээ. Зүгээр хувийнхаа сайхан бизнес хийгээл адуу молоос хөгжүүлгээгээл. Тий. Яг үзэл бодол одоо улсын ямар нэгэн одоо хуун хүмүүсүүдийн бүгднийг үзэл бодол гэдэг шүү дээ. Тий. Тэр нь бол тухайн үе одоо сонголтын юугаар шаарддаг гэж бодож байгаа тий. Яг го телевиз үзэж байгаа хүмүүс одоо олон л одоо нутгийн энэ телевизийг үзэж байгаа янз бүрийн хүмүүс байгаа. Ийм ярихаар энэ хүн одоо удахгүй улс төрд орох юм байна л та. Үгүй улс төрд орохгүй. Иймэрхүү юм бас бичээл эхэлдэг юм байна л да. Үйлчил сая. Үйлчил сая. Олон энэ тод манлайнууд дундаас та тод манлайхаа тэмдгийг шарамлаар бүрээгүй байсан. Яагаад? Би одоо угаасаа дэх тийм шар юм дургоо. За. Нэгдүгээрт, хоёрдугаарт би бүрмэргүй санагц мөнгөөр их гоё. Тий. Мөнгө чи угаасаа адуутай холбоотой ч гэдэг юм уу. Одоо мөнгө чи өнгө зүгээр шүү дээ. Тий. Тийм мөнгөөр чи анзаарсал юм байл да. Тий ганцаараа шүү дээ та. Тий мөнгөөр л мөнгөнд гоё харилцсан байдаг шүү дээ. Тий. Яг би нэг тод манлай гэдэг дээрээс ахын их яг мэдээж энэ адуу малмаа сайхан тавих гэж байсан. Адууны бас ишиг буян. Гэхдээ би хийсэн хөдөлмөр би бол нэг тодыг авахгүй яваад ирсэн. Болжлыг хангачаад. Тэгээ бас манай найз нөхөд дүүнэр энэ хүмүүс аваач гэдэг. Тэгээ 22 онд авлаа. Тэгс. Өмнө нь бүр ил тангацсан байсан. Одоо халзаа хазар саарлмөр энэ төр олоо орсон байсан. Тэгээд ч одоо манай энэ галын дүүнүүч одоо бүгдээрээ сайхан цол тэмдэгт төлсөн баг. Тэгээд адуу мал дэтлөө явж байгаа. Яг тэгээд тэрнээс хойш цолоод давцал да яг нэг эцгийн 3 адуу дараагаар нь орж илаа тий. $1000 бас сэдүүдээ бас сайхан үзсэн. Ерөөсөө хоосонгүй. Тий тэгээд чөдлөн сайхан үзсэн. Яг нь энэ жил болгон энэ хувьялтай улсын наадамч вэ. Бүсийн наадамч хувьялтай юм чинь бас нэг тэр олон юмнаас ч бас нэгийг авахт болж байгаа шүү дээ. Хэмжээндээ л авахт болох гэж бодъё.
Гэхдээ яг энэ адууны төлөө бас гасан сэтгэл би нэх одоо төрүүлчлээ гээд нэг хонгороод авах ч байх уу хоцорлоо гонсоод явах. Миний зүгээр бодол төрүүлсэн шүү дээ. Одоо энэ нэвтрүүлгээд юмсан. Яг нэг өөрийнхөө одоо бүтээн адуундаа мэндэлсэн тэгээ энэ хүүхдүүдтэйгээ олон сайхан хүүхдүүд байна. Миний залуучуудын гамбилталгаатай одоо зохион байгуулагчтай гэх юм уу. Одоо яг миний эдрийнхээ бас нэг баярлал үзгэж бид нар нэг зорилготой адууга үйлчлээ чинь уралдана төрүүлж харигдахын төлөө явна хоцорлоог гомдохгүй бүгдээрээ сайн хөдөлмөрлөн сайн бэлтгэлээ хийн сайн малаа маллах хэрэгтэй сайн адуу байх хэрэгтэй тэгээ сайн адуу мэдлүүлэх хэрэгтэй адуунда тэгээ зарим нэг хүмүүс асууж л байдаг мэдээж өөх юмнуудаа өглгүй л авах юмнуудаа авна тэгэл ер нь альч хэлбэрдэлж явж байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ адуу хийхэд хэцүү юм лээ. Би бас болоогүй гэж бодоод байгаа шүү өөрөө. Тийм үү. Болоог. Зүгээр л нэг адуу даваад нэг мундаг гэдэг биш. Адуу бас хувь тавилангаар орох юм шиг мэдлэх юм шиг үлээ. Гэтэл бас мэдлэх, унгалах энэ гэж бас өөр баха. Би бол тэгж бодоод байгаа. Унгалах бол тоогоороо. Хурдан адуу мэдлэх гэдэг гэж байгаа. Тэр нь дотроос нэг юм байгаад байна тий. Тэр бас нэг өөр юм шиг үлээ. Би зүгээр дотроос ганц нэг бас нэг тийм онцгой адуунууд төрж ирсэн мэдчихэ. Тэгээ тэрийг бид нар хайлах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Таны саний яриан дээрээс бол за ууггүй илүү ахаал хөдөлмөрлөх юм байна да гэдэг сэтлийг залуучууд авч байгаа. Тий. Сая жавхлан шарахт би үзэгч дундал явлаа. Намдгийн үрлэх бол адууг үнэхээр бүтээчжээ. гэж ярьж байгаа шүү дээ. Даан л унаад хамтаа. Гэтэл та энд бүтээх хэцүү юм аа болоогүй байна гэд. Болоог. Маш их хичээж байна. Гэхдээ бас энэ хүмүүсүүдээс үлгэр дуурайлыг авах хэрэгтэй байна. Би тэгтээ өшөө хичээн л гэж бодож байгаа. Залуучуудаа сайн хэлж байгаа. Гэхдээ би гол нь энэ өв соёл энэ адууны төлөө бас сайхан явж байгаа. Гоё адуунууд хийх гээд байгаа. Тэгтээ одоо ингээд хүмүүс намайг ингээд мөрөө яг уу бас ингээд улс мулс чинь бас сүүлийн бас нэг 2 жил чинь бас амжсангүй шүү дээ. Их урд мөрдлөө ороод байгаа байхгүй. Бас улсад уралдах бодлоо нодон гихтэл соёлон гуруулаа явж байгаа 8 9 дээр ингээд дараалал болчихж байгаа. Бас тэгэхээр чи мөрөө бас муу хийж гэнэ гэсэн үг. Тэг яг бас нөгөө олон уралдаагүй байт юм шиг байна. Хавар бас нодон хавар нэг уралдахгүй гадс буруутсан. Энэ жил бас жоохон хавар уралдчих гэж бодсон. Арай хөнгөн байх юм болов гэж бодоод. Тэгээд дүүтэйгээ яриад хоёлаа. Ер нь жоохон ганц нэг 50 юм дөө гэж. Тэгээ манай дүүч одоо яг бас тэгээ яхаа гэдэг. Тэгээд дүүтэй бас нэг тэгж шийдлсэн. Зөв шийдэл юм уу, буруу шийдэл юм уу мэдэхгүй. Гэхдээ нөх очихгүй хаа тий. Ер нь хавар уулцсан зүгээр л гэх юм байна. Зүгээр л тий. Би өөрөө уяач хөгжүүлэгч болохоор сайн мэддэг шүү дээ. Хараал байж байгаа үзэгч нэг ч дуурай. Одоо энэ олон залуучуудыг төвлөрүүлэх хүний нөөцийг бий болгох хэр амаргүй вэ? Яаж залуучуудыг энэ морин дээр авчирж байна? Гэхдээ энэ тэнд явж байгаа тэгэл мор мал унжсэн зарим нэг хүүхдүүд чи хөөхө ороод илдэн шүү дээ утас муцаал. Тийм үү? Тий, тэгээ ороод ихэ нуулзаал хараал тэгэл бас зарим өдөө гадаа явж хахад айл хоног хүүхдүүд би тэгээ надад өгчихгүй надад нэг 2 3 жил болгочихгүй гэл тэгдэг гүйд. Тэгэхээр зарим нь өгөөл тэгэл тийч явахтай нэг чаналтай 5 хүүхд багтал тэгэл болоо шүү дээ. Чаналтай 5 хүүхд тэгэл 5-д ороосаа дахиад гараад байна тэгэл. Мэдгүй нэг мэдгэл цуглчаад байдаг шүү дээ. Тийм. За өөр их явах юм л да тий. Явна. Тэгээд давхар ирэл хайгуул игээл яваад байна. Тий. Яг гоо тэгээд цаг хугацаагаа тааруулаад яв. Нэх тийм хайгаад явахгүй л дээ. Тэгвэл яг цаанаасаа тэгэл ороод идэв дөө. Хүүхдүүд өөр хүүхдүүд байна. Бас залуучууд ч морь унаад байгаа биш. Тэгээ морь унжис хүүхдүүд ч ингэ гараад шүү бас. Тий. Тэр соёлоос ер нь холж чадахгүй. Тэгээ манай тэр хүүхдүүд морь унжис хүүхдүүд бүгдээрээ над дээр байгаа шүү дээ одоо. Одоо тэд чинь даагуурынудаа сургана. Тэгэл 100 болоо шууд тахиад энэ зарим нь одоо сургуульд оронгууд нь сургуулийн төлбөрийн төлнө гэд хэлцэл байгаа. Хэлсэндээ хүрнэ шүү дээ. Морь яага хүнийг ер нь гаргаж чадахгүй. Яага гаргаж чадахгүй морь. Мэдээж гарахгүй л тий. Ягаж гарах гэж банаас. Угасаал тийм мундаг одоо юм шүү дээ адууч. Би түгэлэл сайн сайхан юм дагуулж идэг. Ялалтын мэдрэмж хэрэг. Уралдааны юу?
Тэ. Ойлгомжтой шүү дээ. Мэдээж өөрийнхөө мэдлсэн адуу, сайн уйсан адууга төрүүлэхийг хүн болго хичээнэ. Гэхдээ тэрний төлөө чармайж ажиллана. Тэгээ өөрийнхөө ажлынхаа үр шимийг үзнэ гэсэн бодолтой байгаа шүү дээ. Хүмүүс бүгд л тийм баг. Би ганцаараа тийм биш. Бүгдээ л манай морных бол бүгд л мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдөл нэг шүү дээ. Гоё өсөлтөө болж байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм. Манайхан чинь нэгнийхээ морийг төрүүлэн бол бүгдээрээ би нэгэндээ баяр хүргээл гоё байдаг шүү дээ. Монголчууд. Тэр мэдрэмж хамгийн гоё шүү дээ. Та яг өөрөө тэгтээ нэг 2 жил морой нэг бие дааж хариуцж уужсэн те. Жил Хэр юм бэ? зүгээр шүү дээ. Би хоёр төрүүлгээд идэв шүү дээ. Тий. Та мөнгө өгшөд уужсэн те. Тий. Тэр жил 5 орлоо 5 төрүүлсэн. Тий. Тэгээ өөрөө тэнд ингэж байж үзэж яа тийм байна? Зовлон жаргал өнөөдрийн хоолнд бүх юм ингэж мэддэг болсон болохоор илүү тэгж хөдөөнийхөндөө дотн гал хамт олон Тэгээ зовлонгийн илүү яадаг бах тий. Тий. Одоо бол бас яг нэг үйлдэхэд манай Гамбай ерөнхийд нь юу ажин. Тэгээ би ажуугаар нь очиад тгий шүү ингээ шүү. Би өөрөө бас энэ морныхоо тижэл бас залдаг гарна ш тодорхой хэмжээний. Тийм. Тэрийг олохгүй би дам мөрөн дээр байгаад ч бас чадахгүй. Бас тодорхой хэмжээний бас хөдөлмөр хийж ажил хийж байж бид нар бас 5 цаас тавьж адуу хамаална. Хоёр талтай явж байна. Тэгээ бид нар чи ингээд бүхэл бүтэн баг байхгүй. Баг байж ээж энэ баг чинь бүгдээрээ бэлчээрийнхээ адуу хэн нарах уу, уяамалдаа хэн тижээх үү, хэн нэмчлэх үү. Эмч байгаа шүү дээ. Одоо Гамбай эмч байсан гэдэг эмч бүгдийг нэхгүй шүү дээ. Одоо дахиад өөр ангаа нэг дүүгээ эмчээр авсан байгаа шүү дээ. Ангаах төгссөн хөлт биш нөө хөдөөж төгссөн. Дахиад бас нэг залуу байна, өмнө говь нэг залуу. Эхнэр хөхтэйгээ ирсэн бас өдөөж төгссөн. Адагдаа энэ нэг буруу зөрүү одоо эм тариг нөгчих бай. Энэ үжлийн төцгөө бас ингээд энэ эмч залуучууд чи бид ч бас нэг шингэний дутагдал юуг нэг тариа удаа хийгээд байгаа биш шүү дээ. Нэг алдсан энергийг буцаагаад нөхөх дайны юмнуудыг бас буруу зүрээр хийчихвэл хэцүү шүү дээ. Тэгээ адаглаад нэг хуулгаар энэ арчлах барих гэдэг. Тэгээ манайх чи яг ингээд дор үднээ яг хариуцсан ажилтай. Миний хариуцсан ажил энэ байна. Гамбайла хариуцсан ажил энэ байна. Ажил хаягдахгүй юм шүү дээ. Хаягдахгүй бүгдээрээ тэгж явна. Яг эн чинь бол бас нэг ганц уяач хүний одоо элдэн жолонгаа хэлж та дундгүй. Ганц уяач хүний ажил биш бүхэл бүтэн тэр айл гэр тэр чигээрээ хөдөлж иж энэ мормал тавтгаа гэдэг ч үнэн баггүй. Бид нар бүгдээрээ хөдөлмөл манайхаа. Яг өөрөө хариуцсан юмнуудаа л хийж байгаа. Тэгэхээр нэг дунд нь ажил хаягдахгүй болохоор наачих гой зохион байна. Манайх бол яг би зүгээр одоо нэг сүхийн мундаг мормал төрүүлгээд ах нь нэг мундаг биш дээ. Яг өөрийнхөө хэмжээнд тий өөрөө одоо би болгосон одоо өөцнөө ягаад хойнууд байх нь хамаахгүй. Одоо би нэг энэ ярилцлаганд ороод нэг сүхийн мундаг яач одоо энэ тэнтгсэн гэж биш. Адилхан аав өхөд адилхан хөдөлмөрлж ийж мэдээж морин сайн тахуулахыг хичээж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ олон сайхан залуучуудын буюу бид нөгөө хамтын хүч гэдэг л байгаа юм л да. Унаач хөвгтөөс ихсүүлэл бүгдээрээ туслах залуучууд энэ чинь бүхэл бүтэн айрам явж байгаа шүү дээ. Энийг л одоо манай төв засгийн ч юм уу одоо энэ зарим нэг буруу зүрх яриад байгаа хүмүүс мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд чинь дандаа ар гэртээ аав ээж нь айла ээж аавынх нь андил хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэл залгаа сайн хүн болох гэж хүүхдээ явж байгаа. Тэгээд чи эргээл том эсвэл болно. Тэгээд энэ бүгдийг бас нэг тийм хол замын юуг нь харахгүй. Тэгвэл уяач гэхэл нэг амар нэг тийм нэг хахад цацсан хүмүүс байгаад байна гэж ойлгохгүй байхгүй. Хагц. Бага 5 цаас адундаа өгчөөл бараг л нуугаал явдаг штэ. Нуугаач гэсэн адуу авал явдаг штэ. Үний штэ. Нэг гайгүйгүй байлаа гэдэг бодоход бас авчмаа санагдаад байдаг. Гэр бүлээс нууж байгаа ч гэсэн хусчид байдаг. Тим зоригтой байж бас дараа дараагийнх юм төрж байгаа. Тэ? Тэр малчаа айлд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Тэр тариаланчд оруулж байгаа хадлан хийж байгаа хүмүүст хийж байгаа хөрөнгө оруулалт энэ төр бол өндөр шүү. Тийм шүү дээ. Одоо жилд хэдэн бодлоо ус авч байна. Манайх нэг 15-аас 20 мянга явт. Пүү. Би сайн шүү дээ. Амар авт. Тэгээд чи нодны ус хадлан дээрээс хэдэр аваа да? Нэг бодлоо ус. Нод нэг 8 амталс. Тэгээ 20 мянга. 7-8 амталс.
Гэхдээ манайх ч хөргүүлээд тавьчихсан юм. Аа. Хөргөлдөг. Тэг жил болго авдаг. Яг уу тэгээд энэ гүүнүүдэд би нэг өвөл мөвөл гэрийн гадаа шууд бэлчээрдээ нөөс аяг өгчдөг байхгүй. Гадаа гаргачих. Бэлчээрдээ гой цастай гадаа хийдэг байхгүй. Тэг тиймэрхүү систем авчихдээ. Танаа үеийнхэн дундаас ер нь их гой адуутай үржүүлэгч учраа олцсон. Ер нь гой жигдхэн шүү, гой адуутай шүү гэж боддог юм байна. Дэмбэ байгаа юм шүү. За. Дэмбэ үтэж бас үе шүү дээ. Хаан тойлол тоглож ирсэн. Билүүлийн маструуд. Тий, Эрдэнэтэд тоглож ирсэн. Дэмбэ хадуугаар ороход таслаа юу? Эртээс удам өгшөл мундаг баг. Мундаг. Ерөнхийдөө би багцаа мэднэ. Бандгай байна. Бандгай гэж мундаг юм байна. Бандгай мундаг. Одоо бол бандгай бол бас л аль дээр үе сайн хийсэн юм байна. Дэмбэ бандгай гэл. Одоо манай үеийнхэн бол бандгайхаас салбарсан уусын галаах л галаа манай найз тий. Бас гоё адуутай шүү. Тэг ер нь бас галаа сайн хийсэн. Энэ яг удам өгшөлтэй сайхан адуунууд л авсан л да. Манай гал. Бас хөдөлмөрч хүн шүү дээ. Юм ба. Тий. Хоёр төстэй зан их шүү. Тэр яг хөө германс машин үжсэн. Бага сайхан найзууд. Уус салиун гэдэг хоёр Монгол азарганы төлөвийг л улсын байрны адам их хурдан харагдуулчлаа шүү дээ. Тий. Галаад ихтэй надаас төрүүлж хийсэн шүү. Тэгсэн. Үйлчлээ. Та 9 онд ахны хариг авсан уу? 8 онд. 8 онд. Галаач 8 онд халцантайгаа харагдуулсан. Тий, хамт оржсэн. Хамт оржсэн. Бас нэг ногоон мөр оржсэн. Хоёр ахны хариг гэж хэлжсэн баг тий. Гадаа үйлчил эртээс хүмүүсүүд ножиж байгаа юм л да. Миний хэл болоогүй гэдэг шүү дээ. Тэгээ сайхан байна. За энэ олон одоо ингээд залуучууд тэрх гал уяа бүгдийг ингэж нэгтгэж тэр хавийн орон нутгийн малчид хүртэл танаас сунгаанд очиод 17-8-аар орсон ч сум нь орон нутагтаа харагдаад идэг. Тим гой сунгааг зохион байгуулж тэр гой замыг гаргаж тэнд нэг гой эв нэгдэл гал уяа үржүүлэг хурдан адуу бий болгож ингэж явж байгаа танд бас нутгийнхаа хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Манай тэнд бас сайхан хүмүүс хүрлээхийн унган азрах, хүрлээхийн унган адуу гэд орон нутгаараа уяад таны адуунаас салбарлаж адуугаа сайжруулад явж байгаа маш олон хүмүүс байгаа. Тий. Энд бас баярлдаг талхтай. Яг тэнтэй бас яг сая дүүгийн хэлдэг шиг яг манад нэг тим юу үүсчихэд байгаа байхгүй юу? Гой нэг цуглардаг, нийлээд морион сунгацдаг. Сайхан тойлоод бас нэг бие биентэйгээ уулздаг, учирчдаг. Тэгээд нэг зохион байгуулалтаа нэг дэг журамтай төхөөрөмж тавина. Би хүүхдүүдийн хүртэл одоо юм уу нөмсгт малгай толгой бүх юм аюулгүй байт. Чи хаалсан бах тий. Зохион байгуулалтаа. Тэгээд яг бүгдээрингийн тэр яг зохион байгуулалтаа тойруулж ацраад ямар ч аюул авааргүй хийлгэн. Манай ачаанд бас сунгаа муугаа ер нь ахын жоохон толгойл шүү. Манай эрх ах бас ороод ирдээ. Эрх ах хэлэнд манай шаарив манай ер нь тэгээд гамбай манай энэ уяц залуучууд одоо энэ залуучууд сайн мөрөө явах хэрэгтэй шүү тийм үстэй. Би одоо нэг мөр үйдэг энэ төргээд өөрийгөө тэх гээд байгаа юм биш. Бас үзүүл үз чинь. Балдуул балдны эцэгчийг. Гэхдээ яг одоо энэ дүүнэлтэд итгэх хэрэгтэй. Өөрөө бас юм болгонд өдөр шин байгаад байхгүй. Бас амралтай юм байна. Ажлаа юм байна. Үйлчлээ хийл тааж байгаа. Манайд тийм сайхан сунгаа болдгоо үнэн тэл авийн бүгдээрээ цугладаг. Хөгшин залуугүй бүгд. Тэгээ сунгарчаа зарим за одоо энэ дигсэн юм чинь суманд очиж олчнаа гэдэг юм. Аймагт очиж олчнаа. Бүс рүү очиж орлцснаа. Тэгээд энэ тэнд очиход сураг сонсохоор бас төрүүлж яригдсан. Тэр байд шүү. Тэр аюухан нутгийнхаа хүмүүст бас хурд их хуваалцж байна та. Манай Эрдэнэсх байх гэж цагаан усны болоод идэг. Тий. Охин танаа дээр мөр унжсан. Бас нэг мөнгөний төлөвөд гүйтээ өгсөлтэй. Хүрлээхэн бэлэг гэл. Охин мөр ундаг байсан. Зүйлд нь хүүн ундаг байсан. Тэр чинь лавга ахын тэд нар чинь нэг нутгалж байсан шүү дээ. Тий. Тийм эс мэднэ. Тийм. За ингээд урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Энэ олон ажлын хажуугаараас цаг заваа гаргаад студид ирээд оролцсонд маш их баярлалаа. За ингээд цаахан дүүгийн бас энэ сайхан санаачилсан нэвтрүүлэгт одоо ахыгаа өрсөнд баярлалаа. Ах нь одоо бас нэг тийм ярьцлага өгөөд байдгүй. Гэхдээ яг бас ахыгаа бас үнэлээ те.
ингэсэнд их баярлалаа. Тэгээд монд хайлтай Монголын бүх аавууд, ах нар, дүү нар, найзуудаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ярив. Эрүүл болгоны дээдийг твшүүлье да. Үржилт нь өндөр амжилт өгсөе. Танахаар очих болгондоо нэг том мотивацийг авдаг шүү дээ. Ийм танахаар очих болгонд бол нэг тийм зорилгыг хийж ирдэ ш дотроо. Ийм болчих юмсан гэл. Тэгээ одоо бас одоо нэг хичээгээл байна да. Яг үнийг хэлгээд. Гэтэ ямар ч байсан хүн дуусах тийм байхгүй, үргэлжлүүлнэ, гоё юм хийхин төлөө хөгжиж байна. Гэтэ өшөө бас дүүтэй бас гоё адууны төлөө гоё юм хийнэ. Манай бас Хэр подкастын ивент тэтгэгчээр Динамын актив 100 гэдэг энэ Франц улсаас оруулж ирдэг. Морины нэмэлт хичээл бас хамтран ажиллаж ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгээд хичээл маань бас нөгөө 3 төрөлт хичээлтэй очиж гүүний хичээл. Уралдааны үеийн хичээл, даагны хичээл гэдэг. Нөгөө биеийн жин Монгол адууны уургийн авах ёстой агуулмжаар нь ингээд Францаас тэр үйлдвэрийн хүмүүс эмчнэр ирээд нарийн шинжилгээ хийгээд ингээ яг ингээ Монголд зориулсан ийм хичээлийг бас авчирсан байгаа. За. Тий. Тэгээд бас ахта гарын бэлэг, За. даагны хичээлийг бас гардуулж өгнө. Нэмэлт хичээл бас дагуу хэрлэн өстэй таад. Маа хэлнэ. Би бас дааг өрөөмөрөнд дөгдөн шүү дээ. Өгнө. Унаг даагнууд өглөг байх. За. Азгандаа өгдөн шүү дээ. Тэг н азар. Азгнуудаа өгдөө. Азгнууч их гоё идэх байхгүй. Дуртай л шүү дээ. Нэр үржүүл хийж байгаа хүмүүсийн актив зүг азрандаа өгч байна. Тэг өгч ирдэг шүү. Өгч байгаа. Тэгвэл бас төрөл зүйл нь бас сайхан нэмэгдсэн байна. Даагны хичээлийг бас өгөөд үзээр хаа. За, ивент итгэсэн бас Динамын актив 100 хичээлдээ бас баярлалаа гэж хэлье. За, үзэгч та бүхэндээ бид бүхэн Монгол улсын тод монлоо яач энэ цаг үед энэ хавараас өөрийгөө батлан харуулсан үржүүлэгчдийн бас тийм $1000 уралдаан, ирээдүйн төмөнх уралдаанд олон жил бас өөрийнхөө унган тамгатай адуу гүйж ирж өнгөнд уралдуулж айраг төрөг нь авдаг. Тэгээ энэ цаг үед бас нэг гоё гал уяаны менежмент зохион байгуулалтыг маш гоё хийж байгаа. Намдгийн хөрлөө тод монлоога уулзаж, ярилцаж, оролцлоо. Олон ч хүн бас энэ дугаарыг хүлээж байна. Гарах өдрөө бас эртхэн хэлээрэй гэж доор бичсэн байсан. Ингээд 6 дахь дугаартай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Нийт үзэгчд маань энэ сайхан тод монлоохынхаа үржүүлэг, зориг, унгаа адуун, ус үсийн наадамд түүчээ болж, улам өргөжлүүлэн айрагд төрүүлж, олон одоо энэ баяр наадмын түүхэнд өөрийнхөө нэрийг бичүүлж, нар саран тамгатай адуу Монгол наадмын түүхэнд үеийн үед 100 жилд бас нэг тэмдэглэгдсэн ийм нэг сайхан адууг бид бүхэнд өвлүүлж, Монголын ард түмэнд бас сайхан нэрээ дуусгасан тод монлоо маань ажлаа өргөжлүүлэн хийж байна. Ингээд хүрлээ тод монлоо та бүхэнд уулзууллаа. Хамтаасанд баярлалаа. Ахтаа их баярлалаа. За их За баярлалаа. тэгээд 7 дахь дугаараа уулзлаа. Баяртай үзэгчтэй.